Hi, this is Steve too, and Bolden and I are in Ulaanbaatar, Mongolia. We came to an incredible distributor meeting yesterday, but one of the main reasons we came was to be able to participate in a Foundation for Life activity. Today we are in an orphanage here in Mongolia, and there are 74 children up to age 5 that are in this orphanage. And right now we have the 5-year-olds that are here, and we were able to give them some toys and some pajamas and some games and some wonderful contributions from our For Life distributors and from the foundation. We have a number of our For Life distributors with us here today. We're having a great time. It's wonderful to help the children, and it's wonderful to see the good that the Foundation for Life does all around the world. Thank you for your contributions, and we look forward to being able to do more good in this upcoming year. Huawei компани бол өнөөдрийн үед миний амьдралын нэг чухал хэсэг болсон. Яагаад гэвэл Huawei компани ганцхан миний амьдрал төдийг манай гэр бүлийн амьдралд маш сайхан олон өөрчлөлтүүдийг авч ирсэн. Тийм учраас Huawei компани бол зүгээр бид бүхний одоо амьдралын хэв маяг болсон тул би яхаггүй Huawei-тай цаашдаа хамтарч ажиллаж улам энэ бизнесийг өргөжүүлж улам олон монголчуудыг амжилтанд хүргэж дэлхийд түвшинд гаргахад одоо хичээн зүтгэнэ. 2012 оны 4 сард Филадельфи хотод болсон олон улсын конференц дээр би зүрхнээс зүрхэнд гэдэг гайхамшигтай сайхан шагналыг авсан юм аа. Энэ шагнал бол ганцхан миний шагнал байгаагүй. Энэ шагнал олон монголчуудын шагнал байсан юм аа. Яг гэвэл бид хамтдаа одоо 3 жилийн турш сайн үйлсийг хийж явж ирсэн. Тийм учраас бид энэ үйл ажиллагааг цаашдаа өргөжлүүлэн явуулах болно. Энэ конвенц дээр энэ шагналыг авсан явдал бол биднэрт олон хүмүүс туслах хүсэл эрмэлзлийг бий болгож олон хүнд хүрч ажиллах ийм хүсэл эрмэлзлийг бий болгож байна. Тийм учраас Дэвид болон Бянка хоёртой Fond for Life-ийг эхлүүлж дэлхийд түвшинд сайн үйл сайныг түгээж аваад үнэхээр их баярлж явдгаа энэ даршин хэлмээр байна.